Оо яагаад инээдэг хүмүүс өнөөдөр цугларсан байна. Тэр нэг төлш байгаа. Юу гэдгийг хэлсэн минь. Юу хэлээвэсэ гэсэн. Гэж яхад надад ер нь бол мөнгө байгаагүй шүү дээ. Эхний хэдэн такс максынхаа би төлбөрийг олох гэж ер нь бол зовдөг байсан аахгүй. Бүр буддаа болчих юм байна. Би амбичин чи амбичин бол гэж хэлэхгүй. Гэхдээ манай хүмүүс бүгдээрээ нөгөө амбичин болно. Гэхдээ хажуугаар нь бас өөрийнхөө угаасаа болгон тодорхой. За саранхуу гэдэг мундаг бүсгүйтэй. Богинохоо хэмжээний яриа ихээр бэлэг болоод байна. За тэг орой минь. Арай минь. За сараагаас нэг хит хит асуулт асуунаа. Ямар мэрэгчлэлтэй вүлээ? Цахилгааны инженер. За одоо тэгээд яг мэрэгчлэр ажиллаж гэнэ үү? Яг юу хийж байна? Ажиллахгүй байгаа. Юу хийж байгаа вэ? Амбай бизнес хийж байгаа. За хэдэн жил хийж байна? 5 6 дахь жил. За энэ бизнесийг яг одоо хүмүүст ингээд товчхон тайлбарлая гэвэл яг яаж тайлбарлах вэ? Бүх одоо хүний хүсдэг бүх юмыг энэ бизнес байдаг. Мөнгө хүсдэг бол мөнгө чинь байгаа. Эрүүл мэнд хүсдэг бол эрүүл мэнд. Аялал хүсдэг бол аялал. Гэх мэтлэнгээр одоо бүх юм байдаг болохоор энэ бизнес үнэхээр би их дуртай. Тэм ч учраас хийж байгаа. За бүх юм байдаг гэсэн. Тэгээ бусад хүмүүс энийг яагаад хийх ёстой вэ? Бусад хүмүүс ч гэсэн яг сайн хэлдгээр яг л адилхан. Эрүүл мэнд нь одоо эрүүл мэндийн асуудалтай бол эрүүл мэндээ шийдэхин тулд энэ бизнесийг хийж болно. Өөрөө төдийгүй одоо гэр бүлдээ ч гэсэн эрүүл мэндийн асуудлыг шийднэ. За аялал хүсдэг бол бас яг адилхан. Өөрөө аялаад зогсохгүй гэр бүлтэйгээ хамтдаа. За мөнгө хүсдэг бол адилхан. Тэр болгоны чинь байдаг болохоор энэ бизнесийг хийвэл зүгээр. Ер нь хийх. За баярлалаа. Ямар хүмүүс хийвэл сая бол одоо ингээд за хүмүүс хийх шалтгааныг хэлж өглөө. За ямар хүмүүст нээлттэй вэ яг энэ бизнес? Бүх хүнд нээлттэй. Бүх дөнгөж төрсөн хүүхдэд ч гэсэн нээлттэй юу? 18-аас дээш насны. За тэгэхээр энд ямар нэгэн шалгуур тавьдаг уу? Шалгуур байхгүй. За тэгээ энэ бизнесийг амжилттай хийхэд тулд яг ямар одоо юу гэдэг мэдээж бизнес хийж байгаа юм чи нэг амжилттай хийн амжилтгүй хийн гэсэн нэг хоёр юм байгаа даа шүү дээ. За амжилттай хийхэд тулд яг хувь хүн өөрөөс яг юу шалтгаалах вэ? Сахилга бат. Хувь хүнээс сахилга бат. Тэгээ өөрийгөө удирдна. Энд хин нэгэн нөгөө цагийн бүртгэн гэсэн тийм байдаг болохоор өөрийгөө удирдаад би энийг хийх ёстой гэсэн бол тэрэндээ бүрдэг хувийн сахилга бат хамгийн чухал. Окей. За тэгвэл за 6 жил хийж байгаа гэсэн. Энэ 6 жилийн хугацаанд саранхуу гэдэг хүн өөртөө ямар сахилгаат суулгаад яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Яг сая хэлдгээр өөрийгөө ерөнхийдөө нөгөө удирдах сурсан. Хуучин болохоор хин нэгэнд удирдуулаад ирэхээр нэрэд явдаг байсан бол одоо болохоор өөрөө юмыг ер нь санаачлах хэрэгтэй. Бизнес гэдэг чинь альва юмыг байхгүй юмыг санаачлаад тэгэл ингээл ямар нэгэн community үүсгэх ч юм уу ямар нэгэн мэдгүй уулзалт энэ тэр өөрөө нөгөө бизнестэйгээ холбоотой яавал энэ бизнесээ гоё байлгах уу илүү өргөжүүлэх үү гэдэг тал дээр одоо юмыг санаачлах хэрэгтэй юм байлээ. Тэрнээс хин нэгний одоо хэлхийг хүлээж суух биш өөрөө л ингээл тэр болгоныг ургуулад бодоод одоо яах вэ? Одоо яавал илүү яг үгүй цаг үетэйгээ ингээл холбогдуулаад ингэснээрээ тэгснээр амжилттай болж байна уу? Нэгсэндээ энд нэг юм одоо юу гэмдэ оргуу хоосон байсан зүйлсээс өөрөө юм санаачлах одоо юмыг зохион бүтээж хийгээд тэндээсээ нэг үн цэн бүтээгээд маш олон хүмүүст хэрэгтэй зүйлийг бүтээснээрээ тэр нь одоо цаашаага одоо юу гэдэг маш олон хүмүүст хэрэгтэй зүйл болж хуурснараа тэрнийхээ бонусанд одоо юу гэдэг өөрийнхөө хүссэн бүх юмыг авч байгаа гэж ойлгож байна зөв. Яг зөв. Өөрийнхөө болон бусдын хүсснийг би болгоно. Өөрөө өөрийнхөө биш бас бусдынх юм байна те. Бусад юу хүсэж чинь тэр болгоныг яг одоо мэдрээл тэрийг л би болгосноор тэр бусд хүн манай бизнесийн чинь нэг онцлог нь тэр юм л шүү дээ.
бусад хүмүүс нэг асуудлаа шийдвэл таны одоо тэр хүсэж байгаа юм чи аяндаа бий болно. Оо бүр буддаа болчих юм байна. Зя. Буддаа болцсноо тэгээ 6 жилийн дотор. Хичээж л явна да. Хичээж л явна. Аа. Зя. За тэгээд 6 жил болцсон гэж байна. Одоо хэдэн жил энэ бизнесээ хийнэ гэж төлөвлөж байгаа? Насаараа. Үлдсэн бүх насандаа. За тэгээ яг юу руу зорж байна? Яг юу руу зорж байна? Бүр яг тодорхой хэлвэл. Санхүүгийн өргөчлөө. Гэр бүлээрээ аялах, дуртай газар руугаа хүссэн үедээ гэр бүлээрээ аялах. За тэр нь болчлаа гэж бодъё. Тэрний дараа яах вэ? Одоо бусдыг бас яг над шиг ингээд санхүүгийн өргөчлөө хүсэж байгаа, аялахыг хүсэж байгаа мэдгүй магадгүй эрүүл мэнд ч юм уу. Тэрийн одоо хийх тэр болгоны шийдэхийн төлөө. За тэгээ миний бас нэг хамгийн чухал юм болохоор одоо манай ам бид бас нэг юу гэдэг ч тийм байгаль одоо хүрээлэн буй орчныг хамгаалах гэдэг нэг юм байгаа даа тийм. Ер нь бол миний гол нэг чин хүсэл бол тэр нөгөө нэг байгалаа одоо ийм эрүүл нөгөө онгод багшнаар нь одоо ийм нэг гоё манай Монголын байгаль чинь нэг тийм гоё нэг зураг шиг штэ тий. Яг тэр зураг шигээр нь одоо хаач бусад ямар ч гоё оронд одоо харах боломжгүй тийм нэг гоё зураг шиг тэр дүр зургийг тэр чигээр нь авч үлдэхийг ер нь бол миний яг чин хүсэл байгаа. Би яг Diamond болоо санхүүгийн хэрэгчлэн түрээд нэгчгээр нэг тэр байгалийнхаа төлөө илүү хөрөнгө оруулан тэрийг илүү гоё одоо мод ногоо моджуулах ч юм уу тийм юм илүү хийнэ гэж бодож байна. За ингэсэн зөвхөн өөрийнхөө төлөө тэгээ босд хүмүүсийн төлөөгөө явуулчлаа. За гэр бүлээрээ аялна гэж ярьлаа. Хүүхдүүд яах вэ? Хүүхдүүдтэй яаж анхаарч байгаа вэ? Одоогийн байдлаар Одоо тэгээд ер нь ирээдүйд яг ямар хүмүүсүүд болгох вэ? Ямар мэрэгчлээ, ямар боловсралтай хүмүүсүүд болгох вэ? Тэрэн дээр ямар нэгэн бодцсон төлөвлөсөн юм байна уу? Би болохоор өөрх нь хүсэж байгаа зүйлүүдийг бүгдийг би болгохын төлөө тэрнээс би яг мэрэгжлийн нь бол яг би өмнөөс нь шийднэ гэж бодохгүй байгаа. Өөрөөсөө л хүссэн юмаа хийгээд юм гоё. Хүснээрээ ер нь бол амьдрыг тэгжээж хүн ер нь амжилттай байт юм л шүү дээ. Ганц алдчих байгаа юм чинь. Би тэр өмнөөс нь чи одоо юм чи болч юм уу? Чи одоо юм бол би амбиц юм чинь чи амбиц юм бол гэж хэлэхгүй. Гэхдээ манай хүмүүс бүгдээрээ нөгөө амбиц юм болно. Гэхдээ хажуугаар нь бас өөрийгөө угаасаа болгон тодорхой. За бүр толгой жоохон хүрхгүй шүү. Ухаан хүрхгүй шүү. Амвэ хий гэж хэлэхгүй. Гэхдээ тэд нэр бол болгон тодорхой гэчихээр би бүр ухаан хүрхгүй байна. Тийм өөрийнхөө тулахгүй гэсэн мөртлөө тэгээд тулгачж байгаа юм шиг юм хариулт болчиход байна л да. Тэгээд энэний бас нэг цаана яг ямар нууц байгаад байна. Нууц байгаад байна. Дан өөрөө бас амвэ хийхээ хажуугаар өөрөөсөө бас нөгөө тодорхой хэмжээний өөрийг хүсдэг. Одоо манай охин бол жишээ нөгөө тийм нэг загварын юм сонирхдаг байхгүй юу? Одоо ийм гараараа юм хийх. Тэрийг эдэр бол хийгээд явъя. Тэгээд өөрөө тэрүүгээрээ ямар карьерт хүрмээр энэ тэрийг өөрөө хүрийг гэхдээ хажуугаараа мэдээж нөгөө амбай бизнес хийх нь тодорхой. За ягаар мужиж байгаа шүү дээ. Хүүхдүүд бол тий өдөр тутамдаа гэртээ очиод нөгөө эрүүл зүйн юм аяг энгийн хооллолын юм хөдөлгөөн чухал юм дээр гэл ингээл бүх юм бизнесээ бүх юмыг ярьж байгаа болохоор. За тэгвэл за хүүхдүүд нь ингэж юм байна. Ингэсэн. За амжилттай хийх тулд нэг юм юу сая одоо яг ингээ өнөөдрийн байдлаар амжилттай хийж байгаа хүмүүсүүд юуг хамгийн хийж байна? Юуг хамгийн хийж гинэ үү? Сахилга баттай байж л яг хэлсэндээ байдаг хүмүүс л ер нь бол тухай тэр нэг ийм амжилт гэдэг нь тэр хүн учиргүй мөнгөтэй ч юм уу учиргүй дайман цолтой биш ч гэсэн тухайн өөртөө тийм нэг ад жаргалтай байгаа хүмүүс ерөнхийдөө тийм нэг өөрийнхөө одоо дуртай юмдаа хийн гэсэн юмаа сахилга баттайгаар хийгээд тэрийгээ даваад гарч байгаа хүмүүс юм ад жаргалтай байд юм. Тэгэхгүй болохоор тэрэндээ хүрхгүй болохоор ингээл сэтгэлээр унаал нөгөө эморох гэдэг шиг тэгээд тийм байна. Тэгэхээр яг нэг өөрийнхөө хийн гэсэн юм аа л ингээл хэцүү байсан ч хамаагүй зүтгэж байгаа тэрийг хийчихээрээ ерөнхийдөө юм нэг амжилт тэр хүний амжилт. Тэрнээс тэр нэг аваа цацаас их мөнгөтэй ч юм уу тийм байхгүй ч гэсэн ер нь бол ер нь сахилга бат гэдгийг бол ингээ маш олон
давтаж хэллээ. За тэгэхээр за одоо ингээд маш олон хүмүүсүүдийг бас юм сахилга баттай болгохын тулд мэдээж нэг юм үйл ажиллагаа явуулдаг л бах л та. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг бах. Тэр үйл ажиллагаанд яаж хүмүүсээ хамруулдаг вэ? Тэр нь ер нь хамрагдах ёстой юм уу? Тийм үйл ажиллагаа ер нь байх ёстой юм уу? Тийм ээ. Тэгэл өөрөө зүгээр сахилга баттай байгаа л тэрийгэ зүгээр хийгээ явах. Нөгөө ард байгаа хүмүүсүүд нь тэрийг нь яаж ингэ хийдэг вэ? Одоо энэ нэг юм цаана ямар механизм ажиллаад байна вэ? Тэрийг хүчээр ер нь бол бий болох боломжгүй юм байлээ. Тэгэл үнэхээр хүсэж байгаа хүмүүс нь нөгөө биеэрээ үлгэрлэх гэдэг шиг ингээд өөрөө ямар тааж байна гэсэн бол энийг хийн гэсэн бол хийгээд ингээд байж ахаар хүмүүс ингээд харах нь хараад за тийм байх хэрэгтэй мэн гэдгийг ерөнхийдөө ойлгох юм шиг санагдсан. За тэгээд ер нь л юу хэлээсэй гэсэн. Ямар нэгэн юмд хамруулж иж тэр олон хүмүүсүүд ойлголт авах гээд нь штэ. За одоо нөгөө юу гэдэг чинь ээж аав нар болохоор ингээ хүүхдүүдтэй байнга ингээл өглөөл хавангууд тэр нэг үн цэнэг болчдөг шүү дээ. Тэнгүүд энэ бизнес дээр жишээ нь ингээд айгүй олон хүмүүст бид нар ингээ юмаа яриалаа нэг би өөрөө ганцаараа тэр хүмүүстэй яриад ахаар заримдаа одоо яг өгүүлж байгаа юм шиг болчдөг тал байдаг үгүй юу мэдэхгүй байна. Тэгээд тэрийг өөр өнцгөөс нь өөр хүмүүсийн яриаг сонсохын тулд яг юунд хамруулах ёстой вэ? Юу руу чиглүүлэх ёстой вэ? Юуг хамгийн их хийвэл бизнес нь хамгийн хурдтай амжилттай болох вэ гэдгийг л богинохыг хэлээд байна. Системэндээ байх, системэндээ эргэлдэх. Өөрөө тэрэндээ байх, тэгвэл хүмүүс ингээд дагаад тэр дотор ингээд эргэлдээд. Системэндээ байна гэхээр бас хүмүүсүүд ойлгохгүй ч магадгүй нөгөө анх сонсож байгаа хүмүүсүүд. Тэгэхээр тэрийг систем гэдгийг яг юу хэлээд байгаа вэ? Манайх болохоор нөгөө сургалтын систем буюу Амбегийнхаа тэр одоо бүх болж байгаа үйл явдлууд хамрагдал явах. Тэрнээсээ ингээ гарчаар л одоо ер нь бол миний бодож байгаагаар машин ч гэсэн бензин хийхгүй бол зогсчдөг штэ. Хичнээн тэр одоо тэр нөгөө Lexus-ийн уу ямар ч гоё машин байсан хамаагүй бензин байхгүй бол түлш байхгүй бол тэгэл зогсно. Яг тэрэн шиг манай энэ одоо сургалтын систем уу энэ бол яг тэр хүнийх тэр хүн хичнээн одоо ийм мундаг ийм чадвартай ч гэсэн тэр системээсээ гарчингууд ер нь жоохон ингээд зогсчтой юм. Тэгэхээр яг л тэрэндээ өөрөө байгаад хүмүүсээ ч гэсэн дагуулаад нэг нэгээр нь хамаагүй цуулж харуулаад ингээд явснараа илүү одоо тэр хаа хүрэх газар ер нь хүртдэг. Тэгвэл бензинээ байнга л банкад үргээл явах юм нь ердөөсөө гол хөдөлгүүрийг ажилуулж байгаа тэр гол хүчин зүйлэн дээр сургалтын систем буюу бензин гэж яриад байгаа юм тийм үү? За баярлалаа. Тэгэхээр ойрын үед тийм гоё бензин дүүргэх юу вэ? 9 сарын 7-нд Welcome to Amway гэдэг юм маш том энерги өгөх тэр нэг түлш байгаа. Дондарсан. За тэрэнд за ямар хүмүүст яг зориулсан тэр юу юм бэ? Одоо тэр сургалт нь. Ерөөсө бүхэл хүн нэг юм шинээр нэг юм эхлэе гэж байгаа тий. Шин одоо өөрийгөө ингээд дахин цэнэглэе, энергитэй олъё, шинээр одоо би түрүүний хэлсэн миний нөгөө дахин давтаад байгаа мэдгүй мөртөө олмор ч юм уу. Нэг л би нэг ингээд одоо нэг өөртөө хавтад хийхгүй бол болохгүй нэ гэсэн шинэ хуучин бизнес эрхлэгч болон одоо шинээр зүгээр л би нэг өөр юм хиймээрээ нэг юм гоё хамт олонтой болмоор байна гэж бодож байгаа бүх хүнд. За тэгээд тэрэнд сууснараа ер нь яг ямар ойлголт авах юм болоо? Одоо сууснараа одоо ер нь бол санхүүгийн жилийн буюу Амбигийн тал дээр ч тэр ерөнхийдөө дэлхийн эдийн засаг одоо өсөлтийг үнэштэй те. За тэрэнд сууснараа энэ системийн дотор ороод эргэлдээд явал би өөрийнхөө хүссэн зүйлийг авах боломжтой байна гэдгийг тэндээс одоо мэднэ. Одоо хүссэн юмаа би энэ дундаас л авах юм байна гэдэг тэр мэдээллийг тэр ивент дээр олж авах боломжтой. За окей. Ивент дээр тэгтээ хэн мэдээлэх юм? Чи өгөх юм уу? Би өгөх юм уу? Өөр ямар хүмүүс өгөх юм? Энэ бизнесийг хийгээд аль хэзээний амжилтанд хүрсэн даймондууд болон компани удирдлагууд за Nutrilite-ийн одоо эрүүл мэндийн чиглэлээр мэргэжсэн хүмүүс нь мэдээлэл. Онцлоод хэлвэл яг тийм одоо чадварлаг хүн оролцсноо, тийм хүн байна гэдээ хэлвэл. За хүн болгон MLM-ийг одоо бас
ер нь бол ийм эргээр хүлээж авдаг болсон шүү дээ, тэ. За гэхдээ бас бүрэн гүйцэд мэдээгүй байж магадгүй. Тэгвэл жишээ нь одоо 10 хэдэн жил яг энэ MLM салбарт удирдах түвшний ажил хийчихсэн Дэнзэн гэдэг тийм хүн MLM салбарын давуу талуудыг хэлж өгнө. За доктор Тамир гэдэг одоо тийм доктор бас юуны доктор лээ. За би сайн мэдэхгүй байна. За тэр ямар ч тааш нэг юм судлаач тийм доктор хүн одоо нутрилайт яагаад энэ нутрилайтыг хэрэглэх ёстой юм бэ гэдэг талаар бас мэдээлэл өгнө. За баярлалаа Саранхүүдээ. Амжилт хүсье. 9 сарын 7-нд уулзъя. Яа, шинэ офстой. Зүгээр зогсож байгаа л энийгээд идэг юм хүмүүстэй таарсан байна. За ингээд офс дээр сая мэдээлэл өгөөд ингээд дууслаа. За тэгээ 9 сарын 7-нд Саранхүүгийн сая хэлснээр одоо гоё арга хэмжээ болно гэсэн байгаа. За тэгээ тэр арга хэмжээнд дээр яг яагаад очих ёстой вэ те? Өнөөдөр та яг шинэ хүн сквол та энэ бизнесийг хийж яагаад төр зур завсралгаа авцсан сквол идэвхтэй хийж байгаа. За бүх хүнд зориулсан одоо ингээд маш гоё ойлголтыг за хоёр хүнээс ярьцлага авна. За тэгээд та хэд маань бичлэгтэй хамт байгаарай. Үнгүүдийн хэлсэн минь. За үгүй юу ч тийм хэлээг байгаа. За тэгэхээр 9 сарын 7-нд болох арга хэмжээнд дээр яагаад очих ёстой энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс. Ер нь хүний нөгөөд нэг юм амьдрал өөрөө сайхан амьдрмаар байна, эрүүл баймаар байна, санхүүгийн эрхчлэлд хөрмөөр байна, тэгсэн мөртлөө цаг хугацааны эрхчлэлтэй баймаар байна. Хүссэн газартаа, хүссэн хүмүүстэй хүссэн юм хиймээр байна гэдэг ингээ амар олон гоё зүйл хүсэл байдаг штэ тий. Тэгээд даанч харамсалтай нь энэ хорвоо дээр 90% нь тэрийгэ биелүүлж чаддгүй гинэ. Зөвхөн одоо 10% л одоо тэрийгэ ингэж хүснээр амьдрдаг байх нь штэ тий. Гэтэл тэр 90% яагаад чадахгүй байгаа вэ гэхээр таата бүсээсээ гарч чадахгүй ийм боломжит нээлттэй ханддаггүй. Одоо 9 сарын 7-нд болох шиг энэ одоо ийм гоё маш том тий боломжийг олгож байгаа ийм ивент нээлттэйгээр ингээд санал тавихад хүмүүс ирдэггүй. Гэх мэтлэгийн ийм олон шалтгаанаас боломжит ийм хаалттай ханддаг учраас 90% нь хүсэл мөрөөдөлтөд хүрч чаддгүй гэж байгаа байхгүй юу? Сайхан амьдралын өөрийнхөө хүсэж байгаа эрхчлөлт амьдралд хүрдэггүй гэж байгаа. За тэгвэл 10% яагаад хүрээд байгаа вэ гэхээр байнгын шин зүйлд нээлттэй ханддаг. Надад ямар боломж байна, хэн ямар санал тавьж байна, дандаа ийм сайн сайхан руу тэмүүлдэг, суралцах цаг хугацаа зарцуулдаг, мундаг явж байгаа хүмүүсээс тиймээ туршлага судалдаг. Энэ хүмүүс 10% руу орж чаддаг байхгүй. Тэгэхээр 9 сарын 7-ны ивент болохоор танд боломжийг цаг хугацааны эрхчлөөтэй, тэ эрүүл мэндтэй, сайхан санхүүгийн эрхчлөөтэй бүх зүйл чинь хүснээрээ нэг ийм амьдрал чинь нэг ийм одоо даатгалтай болсон юм шиг мэдрэмж төрдөг те ингээ бүгдийн зохицуулах боломжтой тэр бизнес боломжийг 9 сарын 7-нд санал тавина. Энэс бүх хоцроороо яагаад гэхээр энэ цор ганц ивент байгаа Монголд амгүй бизнес нэгдсэний хамгийн анхны жилийн welcome event учраас ирээдүйн өөрчлөлтийг хүссэн, өнөөдрийн амьдралаа өөрчлөхийг хүссэн, өнөөдрийн бийг маргаашийн биеэр солиод өөрчлөхийг хүссэн хүн болгон энэ ивентэд заавал оролцсон шүү. Тэгээд таныг би бас шин зүйл нээлттэй ханддаг гэдэгт итгэлтэй байна. Та бас энэ ивент дээр байх хүний нэг гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас 9 сарын 7-нд болцгаая. За баярлалаа. За 9 сарын 7-нд болохоор энэ нөгөө нэг юм яг Spock-ийн манай спонсорын хэлдгээр айгүй том боломж баггүй юу. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юм таксгүй байгаад байгаа шүү дээ. Нөгөө өмнө нь бол бид нар чи яг ийм одоо ивентэд суухын тулд 70,000 те 80,000 ч юм уу 60 мянган төгрөгийг төлөөд тэгээ бид нар нөгөө нэг одоо нөгөө нэг юм тайзан дээр гарч байгаа ихтгэгч нараас тэ ийм хэрэгтэй зүйлийг сонсгоод бид нар мөнгө төлөөд очдөг байсан мал яг одоогийн ивент болохоор одоо мөнгөгүй хүнд ч гэсэндээ зориулагдсан. Одоо жишээ нь би анх амбай бизнесийг яг хийгээд эхэлж байхад надад ер нь бол мөнгө байгаагүй шүү дээ. Эхний хэдэн такс максынхаа би төлбөрийг олох гэж ер нь бол зовдөг байсан аахгүй. Тэгэнгүүт мөнгөгүй ч гэсэндээ та энэ бизнес одоо юу гэх юм дэлхийн бизнес гэхээсээ байж болно. Мөн дээрээс нь та магадгүй 5 сая 10 сая 20 сая орлогыг одоо ингээд сар болгон өгдөг энэ бизнесийг үүсгэхийг над шиг одоо тийм ийм мөнгөгүй ийм магадгүй оюутан эсвэл одоо магадгүй ажил дээр байдаг ч юм уу те яг тийм хүн яг дэлхийн бизнестэй ч юм 10 20 саяын бизнесийн орлогыг одоо үүсгэхийг зорж байгаа л яг энэ ивент дээр яг энэ бизнес боломжийг ер нь л ярьдимаа. Тэгээд яг миний хувьд болохоор энэ бүр ингээд шинэ хүмүүст айгүй гоё ийм боломжтой та ингээд том бизнестэй болох юм
боломж юм шүү гэдгийг хэлмээр байна. За мөн дээрэс нь нөгөө нэг өмнө нь одоо бизнес хийж исэн хүмүүс гэж ярьсан тий. За яг одоо болохоор Амвэ үнэхээр одоо гоё болж байна. Нөгөө нэг 8 сарын 31-ээс өмнөх одоо Амвэг мартгээд байгаа шүү дээ. Би бас ер нь бол өмнө нь хийж исэн хүмүүс тэгж хэлээд байгаа байхгүй. Мартаа бид нар ер нь бол Амвэ хийж байгаагүй. Амвэ яг одоо ийм суураараа яг өөрөө энэ нөгөө basic service гэдэг одоо тий ийм одоо бараа бүтээгдэхүүнүүдээ оруулж ирж байна. Одоо хүргэлтэн хүртэл одоо гэрээ аягаар хүргэх боломжтой байна. Монгол сайт болж байна. Сайт хүртэл би нэг хүнд захиалга зааж өгөхөд одоо тэр хүн одоо ийм сайт руу ороод захиалгаа хийгээд ингээд нөгөө дараад тэгэнгүүтээ ийм оноо ингээд орж ирсэн байгааг харангуут надад амар сонирхолтой санагдаж байна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт та зүгээр ийм сайтнаас шууд ингээд бизнесээ үүсгэх боломжтой. Та онлайн бизнесийг зүгээр сайтнаасаа ингээд үүсгэх юм боломжийг одоо олгож штэ. Тэгэнгүүт өмнө нь одоо та энэ бизнесийг хийж байгаа болцсон ч юм уу эсвэл таны хийн гэж ингэж бодож байгаа л яг одоо юм өсөлтийн үе эхэлж байгаа шүү. Яг одоо юм Амвэ бүх юм одоо юм суур бүх одоо тий биднэрт юм туслалцаа үзүүлэх бүх зүйлээ одоо өгж байгаа. Бүгд яг нэг гараанаас эхэлж байгаа. Мөнгөтэй мөнгөгүй, баян затгалан ч юм уу тий мэдлэгтэй мэдлэггүй хамаахгүй. Танд хүсэл мөрөөдөл байх юм бол бүгд одоо яг нэг гараанаас эхэлж байгаа. Та яг энэ нэг гараанаас энэ 7 сарын одоо 9 сарын 7-ны энэ ивентэд сууж одоо би одоо миний яг энэ бизнес тий одоо Амвэ компани бүх хүнд ямар бизнес одоо юм нөгөө урамшуулал тий жилийн хугацаанд ямар хөтөлбөрүүдийг санал болгоод аваа гэдгийг та мэдэж аваад та энэ бизнесийг хийх юм бол яриад байгаа шүү дээ. Амвэ орж ирэх энэ ихний 2 жил супер өсөлт үзүүлдэг 2 жилээ. Энэ 2 жил одоо тэг бүх одоо ийм зах зээл дээр хүртэл ингэж байсан. Тэгэнгүүт та яг энэ өсөлтийн 2 жилийг алдах юм бол ер нь бол яг нөгөө нэг те ингээд чадaltaй хүмүүсүүд нь бизнес хийж болно. Гэхдээ та үнэхээр одоо энэ бизнес хиймээр байгаа бол энэ 2 жилийг битээ алдаарай. Өмнө хийж исэн бол та одоо яг энэ үе дээр л одоо орж ирээсэй гэж би яг хүсэж байна. Яг өмнө нь хийдэг Амвэ бизнес биш шүү. Одоо бүх юм нь гоё болж байгаа. Тэгэхээр 9 сарын 7-ны ивент дээр та одоо энэ мэдээллүүдийг ер нь л аваа л гэж хэлье да. За тэгэхээр саяны асуултанд хариулсан 3 хүн бол энэ бизнесийг яг 3 өөр төвшөнд хийдэг. За ийм одоо бизнес эрхлэгчд байгаа. За тэгээд хариулж байгаа хариултууд бол ерөнхийдөө ойролцоо, ойрхон одоо тийм ойлголтуудыг өгсөн хариултууд байлаа. За яг нэмэлтээр дахиад нэг дүгнээд нэг хэдхэн үгийг хэлэх юм бол одоо ингээд бид нэр ингээд хүсэж мөрөөддөг тэр зүйлийг хүн болго одоо юу гэдэг дотор нэг юм гоё зүйлийг бол бүгд хүсдэг. Гэхдээ тэр нь боломжгүй гэж дандаа боддог. Тэр бодол бол зөвхөн таны л бодол юм элэ. Өмнө нь яг энэ бизнесийг эхлүүлэхээс өмнө айгүй олон хүмүүсүүд яг ингээ гоё юм боддог мөртлөө тэр нь боломжгүй штэ. Би зүгээр л мөрөөдөд мөнгө төлдөг штэ л гэдэг ийм үгийг өөртөө хэлээл сквал мэдгүй хин нэгэнтэй юм гоё мөрөөдөл ярьж агаад за тэгээ мөрөөдөд мөнгө төлөх штэ гэд ингээд яриагаа дуусгадаг байсан бол өнөөдөр тэр одоо яриа бэлээ олоход маш ойрхон ирсэн байна. Маш ойрхон ирсэн байна гэж таадтай хэлмээр байна. Яагаад вэ гэхээр саяны одоо ярилцлага өгсөн 3 хүн бол гуруулаа хэллээ шүү дээ. Та мөрөөдөл зорилго хүсэлтэй байх юм бол өөрийнхөө яг хүссэн амьдралыг бүтээнэ. Санхүү эрхчлөөндөө хүрнэ. Цаг хугацааны эрхчлөөндөө хүрнэ. За ингээд маш олон хүмүүсүүдэд бас туслах гад юм тийм ээ. Давхар одоо энэ байгаль экологитой ээлтэй гэдэг гээл ингээд мэдгүй одоо зөвхөн өөрийгөө яйдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг яйдаа гэж бодож исэн бол өнөөдөр тэр хүн нөгөө нэг яг тэ мөрөөдөд мөнгө төлөхгүй гэж ярьдаг байсан сэдв нь өнөөдөр тэр хүний зүгээр л нэг зориг болцсон явж штэ тийм ээ. За тэрийг анзаарсан баг. Хоёр талаар ингээд таатай нөхцөл ингээд Монголд хүн болгон бизнес хийхэд айгүй таагүй байдаг. Та бүгдээрээ мэдж байгаа. Заавалчгүй зээл авах хэрэгтэй, заавалчгүй эргэлтийн хөрөнгө хэрэгтэй гэх мэтчлээ маш олон юм мөнгөтэй холбоотой юм шаарддаг. Тэгвэл өнөөдөр биднэрт яг юу хэрэгтэй вэ гэхээр зүгээр таны хүсэл мөрөөдөл. Тэгээд үйлдэл. Зүгээр л тууштай байгаад үйлдэл хийх нь л одоо энэ бизнес дээр амжилтанд хүрэх юм а гэдгийг хэлээд байгаа юм. За энэний цаана мэдээж үйлдэл хийх нь юу юм бэ гэхээр сургалтандаа суух буюу одоо яг энэ 9 сарын 7-нд эхэлж байгаа. Энэ сургалтаас эхлээд тасралтгүй та бүтэн 1 жилийг өөртөө зарцуулаад үзээрэй. Бүтэн 1 жилийг. За магадгүй та ажилдаа байж болно, сургуультай хичээлтэй завгүй байж болно. Гэхдээ яг та нэг зүйлийг ойлгоорой. Хүн өөртөө яг 1 жил цаг
хугацааг зарцуулах юм бол бүтэн одоо тэтгэвртэй гарах хүртэлх хугацаанд одоо олох байсан тэр хөрөнгө мөнгийг тийм ээ тэрнээс илүү их мөнгийг яг 1 жил өөртөө цаг зарцуулснараа олж авдсан байна гэдэг бүр нотлогоотой баримттай ийм хэрэгжүүлсэн одоо маш олон ийм бизнес эрхлэгч хүмүүсүүдээс бид нэр суралцсан. Нэгдүгээр, хоёрдугаар бизнесийн ноу хау тийм ээ нууц тэр яг юуг яаж хийх юм бол энэ бизнест амжилтанд хүрдэм бэ гэдэг энэ ноу хаваа хуваалцдаг бизнес загвар болохоор MLM бизнес загвар байгаа юм л да. Тэгэхээр энэ бизнес болохоор ингээд амжилттай хийх бүхэл боломж бүхэл мэдээлэл тэр нууцыг бол биднэрт дийлгэж тавина. А тэрийг гэхдээ хэн нь бүтээлчээр хэн нь одоо яах нь үр дүнтэй үйлдэл хийж хэрэгжүүлснээрээ яах нь өөрийнхөө талд нөгөө хүсэж исэн бүх юм авах одоо энэ боломжийг үүсдэг гэдгийг бол та хэд мань ойлгосон баг. За тэгээ эцэст нь хэлэхэд хүсэл мөрөөдөлгүй хүн бол одоо юу гэдэг юм өглөө гараад зуны нэг үлрэлд гэр бүлээрээ зугаалганд явлаа гэж бодъё. Тэгсэн зугаалаад ингээд машиндаа суугаад бүгдээрээ аль нэг газар руу явсан. Замдаа яг хаашаа явж байгаагаа мэдэхгүй явсаар нь байгаад хоолооч идэхгүй хоолч идэх завгүй явсаар хагаад одоо нэг бороо ордог ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэн нэг юм таагүй нөхцлүүд гинтийн юм сюрпризүүд байрна. За тэгээд явсаар хагаад нэг өлсөж хөтж байгаа нэг хитэн хүмүүсүүд мэдээж биеийн лүгээ ингээл муухай хараад тэгэл нэг газар зогсоол нэг хоолоо идэх гэсэн чинь бороо ороод нэг тухгүй болоод тэгэл унтах гэсэн чинь тэгэл хамаг юм нойт юм. За ингээл нөгөө машиндаа хондог ч юм уу. За тэгээ өглөө нь босоод дахиад нэг юм тухгүй унтцсан, нойргүй унтсан, хүзүүн гоёдсон хүмүүсүүд яг юу ямар нөхцөл байдал үүсэж байгаа нөхөр бүх юм тодорхой биш. Ямар ч зориг тавиагүй. Ингээ явцсан учраас тэнд одоо яах нь маш олон юм ойлгомжгүй зүйлүүд ингээ үүсэж байна. Стрессүүд бий болж байна. За тэгэхээр төлөвлөгөө тавиад яг зориг мөрөөдөлтөөр нэг газараа зориод явах юм бол одоо яах нь. За өдрийн хоолой тэнд идэнэ. За тэгээд замдаа зогсоод бийдсэн. За оройн тэнд очиж хонно. За тэгээд яах нь одоо хөвсгөл рүү явж байгаа бол одоо ингээд маршрут айгуу сайн төлөвлөөд за тэгээд замдаа хондог ч юм уу хонох газараа бүр төлөвлөсөн. За ингээд хин нэг нь ядрахгүйгээр айгуу гоё тэгээд одоо хонох газар юмнуудаа хончоод үргэлжлүүлээ нөгөө газараа очиод гэр бүлэрээ гоё агаартаа амраад за ингээд тав тухтай тэр байглаас тэр те байгалийн сайхныг мэдрээд ингээд явна. Тэр агаар нь ямар гоё юм, байгаль нь ямар гоё юм тийм ээ. Гэх мэтчлэн энэ гоё зүйлийг тэр агаарт одоо хоолоо хийж идэх чинь ямар гоё амттай юм. Хээрийн хоол гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүдээс бид ингээ кайф авах. Энэ нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр энэ бизнес цаагаараа яг биднэрт энэ зүйлийг өгөх гээд байгаа. Бид нэр ингээд төлөвлөгөөтэй бүх юмыг хийхээр хаана зогсоод юу хийх юм? Ямар үед нь бид нэр ингээ ачаалтаа ажиллах юм? Ямар үед нь өөрсдөө ингээд те амрах юм, зугаалах юм, өөрсөндөө цаг гаргах юм, гэр бүлдээ цаг гаргах юм. Ингээ бүх юмнууд ингээ тодорхой болоод ирдэг. Тэгээ тодорхой болоод ирэхээр яах нь сая хэлсэнчлэн агаарт тэр агаарыг те ямар гоё нэртэй тэр байгалийн гайхамшигыг одоо бид нэр ингээ мэдрэх тэндээсээ ингээ те кайф авах энэ юу чинь зүгээр амьдралын чанар байгаа юм л да амьдралын чанар. Тэр нэг юм туугдж байгаа юм шиг явсан дээрүү эсвэл бүх юм чинь ингээ төлөвлөгөөтэй тэгээд ингээ те хүмүүстэй уулзж байгаа хүмүүс болгоно хүн болгоно магадгүй одоо ширээний одоо ард хоолндоо орж явахдаа ингээд таны бизнес явж идэг. Орой ингээд тийм ээ гоё агаартлаад ингээд салхинд ингээд явж байхад таны бизнес явж идэг. Өглөө босоод хүүхдүүдтэйгээ шүдээ уугахад таны бизнес явж идэг. За тэгээ ингээд гоё хээр ингээд хоолоо хийгээд тэр тий янз бүрийн гоё хоолоо хийж яхад таны бизнес явж идэг. За магадгүй одоо ингээл нэг спортоор хичээллээ тий фитнест явлаа ч юм уу эсвэл нэг сагс бөмбөөр хичээллээ гэхэд таны бас бизнес явж идэг. Гэт нэг тасралтгүй үргэлжлэх энэ бизнесийн боломжийг одоо яах нь 9 сарын 7-нд хэдүүлээ бүрэн утгаарна тийм ээ багц одоо энэ боломжийг очиж ойлгох. За энэ гой боломж ингээд биднэрт ирж байгаа юм шүү. За тэгээ бүгдээрээ өргөнөөр ирж хамрагдаарай, холбогдоорой. За тэгээд
9 сарын 7-нд бүгдээрээ уулзцгаая. Амжилт хүсье баярлалаа.